Бацхан уу. Stoke here. Тэгэхээр энэ бичлэгт маань Cornell-ийн Admet, Stoke-ийн багш Анар маань оролцож байгаа. За тэгээд өөрийгөө танилцуулаад. За сайн байцгаана уу? Намайг Анар гэдэг. Би Elite-ийн 2024 оны төгсөгч. Энэ жил болохоор gap year аваад тэгээд ED-гээрээ Cornell-ийн их сургуульд тэнцсэн байгаа. За тэгвэл шууд гоё асуултуудаа асуулга авчи. Major хэлээд яагаад тэр мэргэжлээ сонгосон талаар ярьж байгаа. За миний мэргэжил болохоор Industrial and Labor Relations гэдэг мэргэжил. Энэ мэргэжил нь өөрөө дотроо маш олон салбар руу одоо ордог. Тэгээд маш олон одоо топикуудыг судалдаг. Тэгэнгүүт тэрний нэг нь одоо жишээлбэл нийгэм судлал, economics, public policy те ерөнхийдөө бол бүх одоо хичээлүүдийг үздэг гэж хэлж болно. За яагаад сонгосон учраас нь болохоор өөрөө айгүй олон тийшээ сонирхолтой. За тэгээ ирээдүйд яг юу хийх төлөвлөгөө нь тэр мэрэгжилтэй нь маш сайн хавцалдаж өгсөн гэх юм уу? Тийм болохоор ер нь бол энэ мэрэгжлээ сонгоод явж байгаа. Хизэнээс яг нөгөө college application-ыг бэлдэж эхэлсэн. Яг journey нь хизэнээс эхэлсэн юм. За эн чинь бас хэцүү шттэ. Төсөөлөлт нэг юм байгаад байгаа хгүй юу нэг. За би нэг гадаад явах л ах. Ер нь анхандаа англи гэж бодож исэн. Яагаад гэх юм бол Америкийг ер нь бол хүн болгон жоохон тиймэрхүү гэж боддөг шүү дээ. Тийм, environment нь бол надад жоохон тохироогүй юм шиг санагддаг байсан анх. За тэгээд ер нь бол англиг ингээ бодчихлоо. Тэгээ ингээ нөгөө найзуудтайгаа ярьдаг байсан. За би ингээ их сургуульд орчоод ингэж амьдрын те би өстэй гадаад явлаа гэж тэгж ярьдаг байсан. За тэгээ 9 дугаар ангидаа юу ч гэсэн ингээд за их сургуульд явах юм байна гэдэг ойлголтоо авцсан. За тэгээд 9-өөсөө цаашаа болохоор манай сургуультай college counseling гэдэг хичээл ордог. За тэрэн дээр юу орд юм гэхээр ер нь бол одоо их сургуулиудын танилцуулгууд орно. Ямар дүн ямар шалгалт байдгийг гэдгүүд нь ордог. За тэгмүүд үнэхээр яг хаашаа явж юу гэхээр ер нь сайн мэдэхгүй байсан юм. За тэгээд би 11 дугаар ангидаа яг өөрөө юмайд үтсэн. Тэгээд IELTS юу ч гэсэн өгсөн. За дундаа 11 ихэд зөнгөсөн. За тэгээд цаашаа 12 дугаар ангийн эхлэлт болохоор шууд их сургуулийн өргөдөл нь эхэлчихэж байгаа байхгүй юу? Тэр үеэрээ яг дундаа SMS-ээ бичгэж оролцсон. За тэгээд сургуулиудын одоо танилцуулгыг үзэж үзсэн. Тэгээ ер нь бол Америкийн сургуулиудаа сонирхоод эхэлсэн байсан. Яагаад гэх юм бол тэр үедээ IB сургуулиуд руу маш олон хүмүүс Монголоос ороод эхэлсэн байсан. За тэгэхээр тэр хүмүүс чадаад байгаа юм чинь би бас чадах байхаа гэж бодоод юмаа хийж эхлүүлсэн. Тэгээд маш туршлагагүй байсан. Сургууль сонголт маань буруу байсан. Тийм болохоор 12 дугаар ангидаа бол хүссэн сургуульд ороогүй. Яг нь Америкийн хэдийн сургууль руу бас орж исэн. Гэхдээ нөгөө сургуулаа буруу сонгосон болохоор тэгээд gap авахар шийдээд ер нь бол 103 дахиад ингээ gap-ийнхаа 103 сартаа маш их төлөйсөн. Амжуулсан. IB биш байсан бол ер нь UK байсан юм тий. Ер нь бол UK гэж яг бага ангидаа цаашаа бас 9 дугаар ангидаа боддог байсан. Яагаад вэ гэсэн чинь би анх нөгөө артаар явж исэн байхгүй юу? Артаар явъя гэж боддог байсан. Тэгээ Английн сургуулиуд ч ер нь бол арттай тохиромжтой байгаад байдаг. Тэгээд надад ч гэсэн тэр environment нь бас таалагддаг байсан. Тэгээд цаашаагаа бол тэгэл нөгөө өсөл мөрөөдлөө дагаал Америк гэж бодож исэн. За. Тэгвэл одоо ингээд хүн болгоны хуваар нь өөр байгаа шүү дээ. Одоо нэг хитэн цаг хичээлээ тарчаал SAT бэлдээл оцгүй бол зарим нь очиж унтаал тэгээ найдаа уулцсан бүр хитэн тэгээ шөнийн 3 4 цагт хичээлээдэг. Ер нь таних ямар байсан бэ? За specific time frame байгаа юу? Тэгээ ер нь л гоё ихнээс нь тэ рутин маягаар болцсон яг тийм daily рутин байна. За тэгээд 10 марав 11 дугаар ангидаа бол тэгэл манай хичээл 3:20 гэж тардаг байсан. 12 доо ороод ирсэн чинь 4:10-аас тардаг болоод за ер нь бол өдөр тишээгээ тардаг өглөө 8-аас ордог. За угаасаа сургууль дээрээ байгаа бол хичээл хэлхийн яг уу хаяа завсарлагаа антрээрээ бас яг юмаа их гэж оролцдог байсан. Тэнгүүд өдөр тарчингууд айгүй ядарна. Яг үнэндээ л хэлээ. Дөрвөөсөө амар ядарна. Тэг хүн ядардаг болохоор би 30-40 минут бол унтцдаг байсан. Яг үнэхээр л үнэ хэлээ. За тэгээд
гэртээ очиж жоохон амарч жагаад даалгавраа хийдэг гэсэн 10-11-тэй бол. Тэгээд даалгавраа хийж агаад тэгээд ер нь бол ингээ бүтэн өдөр дуусчих байгаа байхгүй юу. Тэгээд гэр мэрийнхээ ажлыг хийгээд те ер нь бол тэгээд дуусчих байгаа. За тэгсэн чинь хажуугаар нөгөө манай сургуулийн Red Cross ороод ирсэн. Тэр нь 7 хоногт нэг ганц 2 удаа ч юм уу митинг хийгээд ингээд бага цуглуулад юм хийдэг. За тэр ороод ирсэн. Тэгээд ер нь бол яг тэр үеэс л extra curricular-д бол анхаарсан гэж бодож байна. Тэгээд 12-т орохын өмнөх зам EC хийж эхэлсэн. 1100 юм уу те? Тэгээ 11 зам. За. Тийм. Тэгээд ер нь бол өөрөө жижигэн project хийх гэж үзсэн. Instagram өдрийн нээж үзлээ, постэр хийж үзлээ те. 10 дугаар ангида бас USA юм нэхих дуртай. Тэгээд найзтайгаа цуг хамтраад нэг жижиг гарааны бизнес эхлүүлсэн юм аа. Юм нэгчнээ бас тэгээ орой мөрөөдөө. Тэгээл тэр чинь бас амар их цаг хугацаа авдаг. Одоо нэг малгай нэхэхэд л бүтэн өдөр авчиж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө хичээл дээрээ ингээ ширээн дороо ингээ юмаа нэхэл сууж муугаал. Тэгэл ер нь бол миний 11 дугаар анги бол ингээд дууссан. Гэхдээ яг тэр үеэрээ бол айгу хэрэгтэй зүйлүүд сурж авсан гэж боддог. Нэг сургуулийн тэр одоо юмнуудаа оролцоод. За тэгээ 12 дугаар ангидаа болохоор дадлага хийх гэж бас үзчихсэн. За би хамгийн анхны дадлага болохоор Health Nutrition гэдэг газар хийжсэн. Тэгээд анх Gap-ийнхаа өмнө жил нь бас Cornell руу явуулъя гэж боддог байсан. Тэгээд Cornell-ийн нөгөө нэг Food Science гэдэг major на миний анхаарлыг маш их татсан байхгүй юу? Ягаад гэх юм бол амар потенциалтай мэрэгжил гэх юм уу? Тий. Чи ингээ Food Science гэвэл юу гэж бодож байна? Жуур гаргах тийм үү? Ер нь бол гаргах бүтээж. Хүнсний ардлах бүхэл одоо шинжлэх ухаанд л орж байгаа гэсэн. Хүнсний шинжлэх ухаан байна. Байлгүй яах вэ? Чи хүний ходоод л орж байгаа ш та. За тэгээд ингээд тийм юм судлаад ингээд nutrition гэдэг юмдаа маш дуртай болоод тэгээд нөгөө нэг тэр чин мэрэгжил нь өөрөө хим биолог үздэг. Тэгээ би 10 жилдээ бас одоо хим биолог үздэг байсан. Тийм болохоор ер нь бол өөртөө жоохон ойртуулгаад internship хийжсэн. За тэгээд идэгэрээ хаашаа явуулчихлаа би чинь. За сандгүй. Юу ч гэсэн би Cornell руу art-аараа явуулчихсан. Тэгээд ороогүй. 12 эхний жилдээ тийм 12 дугаар ангидаа. Тэгээд тэгэл одоо хэдэн сургуулиуд руу орсон safety тэгээд тийм ер нь бол хэдэн сургууль руу орсон. Гэхдээ тэтгэлэг авсан байсан бол би яг үндэ явах байсан. Гэхдээ одоо сургуулаа буруу сонгоцсон байсан болохоор 50% авсан. За тэгээд gap авахаар шийдлээ. Яг gap авахаас өмнө одоо 4-5 сард хариу гарсны дараа сэтгэл санаа маш тавгүй байсан. Даун болцсон аа. Тийм, жоохон даун болцсон. Тэгээд хүн чинь бас тийм шүү дээ. Одоо rejection авсныхаа дараа жоохон хэцүү байна. Тэгээ нэг ганц 2 сар хичээлдээ хараад төгсөл энтергээд явжсэн. Тэгээд зундаа gap аваад шууд ер нь бол дадлага project-ууд юмнуудаа хийж эхэлсэн. За тэгээ 8 сарда би яг тэрнээс өмнө бол ингээд ер нь бүх юмаа л хийх гээд үзсэн байгаа шүү дээ. 8 сар гэхээр чинь 6-аас 8 сар гэжтэй 2 сарын хугацаа. Тэгээ 2 сар гэдэг бол бас маш их хугацаа. Яагаад гэх юм бол ашиглаж чадах юм бол gap авсан байх үед бол угаасаа одоо янз бүрийн хичээл ном байхгүй. Ямар нэгэн тийм юм байхгүйсэн аахгүй. Тийм болохоор надад маш их цаг байсан. Тэгээ ер нь бол бүтэн анхаарах уу? Тийм, бүтэн анхаарах цаг бол байсан. За тэгээд угаасаа манай ингээд ангийнхан ер нь 90% нь бараг л бүгдээ гадаад явсан. Тэгээд найзууд явцсан байсан. Тэгээд жоохон тавгүй байсан ч гэсэн одоо тэгээд за gap авсан юм чинь нэгэнд юм хийгээд энэ бол шууд лок ин хийсэй. Хуваарийн талаар асуусан шүү дээ. За хуваарийн хувьд угаасаа gap авсан байгаа болохоор маш их цагтай. За тэгээд яг үнэнээ л хэлэх юм бол 8 цаг унтна юу ч гэсэн. За тэгээд араас нь өглөөс ирчээд хоол молоо идээ тэгээд дадлага руугаа явна. Зарим өдрүүд дээрээ. За тэнгууд дадлага дээрээ бол яг байнгын л байх гэж үзсэн юм. За тэгээд би араас нь эссе энтри бичээд за тэгээд зундаа болохоор би Paragon гээд сургалтын төв дээр ажиллаж исэн. Тэгээд 8 сарда шууд Stoke руу орж ирсэн. За Stoke дээр орж ирэнгүүт
хуваар бол шал өөр болчихж байгаа байхгүй юу? Гэртээ бол дандаа SAT-гээ бэлтэн тэгээд эсээнүүдээ хийн. Ер нь бол байж болох бүх мэдээлэлээ ингээд гэртээ байхдаа авдаг. За тэгээд сток дээр ирээд багшийнхаа хичээл суучаад тэр нь 2 цаг гаруй байдیں۔ Тэгмүүд би ч оройн анги байсан болохоор 8:30 гэж тардаг. Тэгээд 8:30 гэж тарчаад шууд гэртээ ирээл ер нь бол жоохон юм аяж агаад унтна. Тэнгүүд ингээд тэг гэп авчаал амар прешертэй байгаа штэ. Тэгэл яг ED-гээрээ ингээд яг Cornelius acceptance letter аваад яг ямар байсан? Яг reaction, feeling. За тэр чинь бас их сонио юм гэдэг байхгүй юу? Одоо хариун хизээ гарлаа та 12 сарын 1 өдөр байсан. Тэрнээс нь өмнөх өдөр нь би нөгөө хариун гарна гэж бодоод өглөө нь бүрстэй амар сэрж байгаа юм чинь. За одоо яг хариу ирсэн гэж харсан чинь маргааш байсан юм лээ. Би цагаа нурцсан. Тэгээ бүтэн өдөржингөө ингэ бодоод байгаа байхгүй юу? Яана одоо хариу гарна доо яана гэл маш их одоо anxiety хөдөлсөн. Тэгээ бүтэн өдөржингөө юм бодоод угаасаа юу ч хийж чадаагүй. Тэгээд яг хуу одоо ED-гээ явуулсныхаа дараа бас одоо RT-ийнхаа юмнуудыг бэлтэе гэж бодоод байгаад исэн. Тэгсэн мөртлөө санаа зовоостой. За тэгээд маргааш өглөө нь хариугаа нээсэн. За би яг шүнжэнгөө унтаагүй. Хүлээгээд цагийг харсан чинь 8:31 болчихлоо. Тэр хавцаа харсан юм байлээ би хариугаа. Тэрнээсээ өмнө цаг л унтсан заяа. Тэрнээсээ өмнө шүнжэнгөө юм бодоод ингээд санаа зовоод за одоо би орвол ингэн орохгүй бол ингэн гээд бараг л бүх ингээ амьдралынхаа планыг гаргаж маргацсан. төлөвлөгөө боловсруулсан тий. Тэгээ унтаагүй хүн чинь амар нойрмог. Хэвээ нүд бараг л нэг нь нэгдэл нөгөөх нь хаалттай сэрэл хариу гарсан. За тэгээд өгөл болж исэн штэ тэнгууд амралтын өдөр байсан баха. Тэгээд сэрүүн хүн байхгүй. За юу ч гэсэн хариугаа хараад нөгөө конференц бууж ирээл тэгэл ингээл хамаг амьдрал нүдний урд харагдаад за болж тээ гэж бодвол тэгэл шууд скриншот хийсэн. Бүр яг конференц гарч ирж байхад нь шууд скриншот хийсэн. Тэгээ утсан дээрээ харсан. Тэгээд тэрийг шууд багш руугаа явуулсан хамгийн ихэнд. За тэгээд стори доо хийсэн. Ээждээ харуулсан, аавдаа хэлсэн. Уцаар залгаж хэлсэн. Аавра юм шиг тий. Яадаг аавра. Мэдгүй. За тэгээд ер нь бол reaction нэг тиймэрхүү. Тэгээд тэр өдрөө хүн шиг царайтай болцоод сток ороод багш нартайгаа уулзаад баяраа тэмдэглэсэн. Баяраад тэмдэглээгүй л дээ. Тэгээд амар тайвширдаг хариу гарсны дараа яг тэр өдөртөө бол би амар тайван байсан. Ерөөсөө л за ганц өдөр амрыг дааж утсан гэдэг байхгүй. За Тэнгүүт одоо ингээд яг тэр олон мянган ED-ж байгаа хүмүүсээс яг таны тэг аппликейшн яг юугаараа гоё онцгой стандарт хийж өгсөн гэж бодож байна та. Нууц гэдэг байхгүй. За миний бодлоор бол би аппликейшнаа арай эрт явуулсан ED-гээсээ 31-нд таагддаг шүү дээ. Тэнгүүд 26-нд явуулж байсан. Тэгээд нөгөө нэг сургуулийн онцлогоос хамаарат манай сургуулийн судалгааны сургуулихгүй юу? Ер нь бол өөрөө ч судалгаа бичих гэж үзсэн, publish хийх гэж үзсэн. Тэнгүүд нөгөө нэг миний яг авч үзээдсэн асуудлууд маань бүх юмтай ингээд холбогдож өгч исэн. Тэрүүгээрээ ер нь бол stand out гэж үзэж байна. Stand out биш юм а гэхэд ядаж яг тэр одоо applyцсан сургуультай бол нэлээд одоо тэр сургууль нь надад хэрэгтэй гэж харагдсан гэх юм уу? Тэгмээд яг stoked яваад ер нь эсээгээ хийсэн дээр нь хэр хугацаас харцуус. Тэгээд яг personal statement дээр яг ямар хуу гоё биччихсэн бэ? За эсээ юу? Эсээ чинь бол ер нь аппликейшны маш их хувийг эзэлдэг байхгүй юу? Ер нь бол тий. За тэгээд эсээ чинь угаасаа хамгийн хэцүү партнерс ахгүй миний хувьд. Яа гэх юм бол өөрийгөө ингээ яриагаараа илэрхийлж чадаад байгаа мөртлөө яг бичиж юусоо чадахгүйсэн. Тэгээ тэр нь бол миний асуудал байсан гэж боддог. Тэгэнгүүт маш олон эсээ бичиж үзсэн заяа. Тэгээ өмнө жилийнхээ эсэйг бас ашиглах гэж үзсэн ч гэсэн did not work out. Гэхдээ одоо тэр эсээнийхээ зарим нэг партуудыг нь сонгож аваад шинэ эсэндээ оруулаад ер нь бол өмнө биччихсэн эсээнүүдээ бүгдийг нийлүүлээд тэр чинь одоо маш их үг болж байгаа байхгүй. Тэрийгээ
ингээд нийлүүлээд авцалтуулах гэж үзээд нэг цавууд гэж штэ юм. Хоёр юм цавууд байгаа юм шиг. Утгыг нийлүүлэх гэдэг үү? Утгыг нийлүүлээд одоо тэр paragraph, sentence бүх одоо ашиглаж байгаа үгнүүд нь зөв харагдаж гин үү яаж вэ? Яг ямар үүргээр орж ийн гэдгээ бүр ингээд нүдээ ширэгтэл нэгтэлсэн. Тэнгүүд нөгөө Stoke дээр яг аппликейшны үеэр gap авсан байсан болохоор хонж болно гэд. Тэгэл ер нь бол эндээ өдөржин шүнжин байсан. Тэгэл одоо гадны хүн амттай ярихгүй зүгээр л нэг болон аваад тэндээ юм аасан. Тэнгүүд яг одоо ингээд амар анхандаа сургууль мөргүүл дээр алдаа гаргаад apply гэхдээ ер нь жоохон алдсан гэсэн шүү дээ. Тэнгүүд одоо яг одоогийн та байсан бол тэр одоо 12 apply хийж байгаа анарт ямар зөвлөгөө өгөх вэ? SAT-гээ бэлтэн. Тэгээд тодорхой хэмжээний тоотой адвайс авах хэрэгтэй юу? Хамаагүй. Үгүй яг зүгээр л таны санал болгож байна. Окей. За SAT-гээ бэлт. Бичиж сур. Яг үнэхээр одоо юм бичиж сурах. Тэгээд сургуулийн судалгаагаа бүр тултал нь хийх. За тэгээд жоохон конференс бас байсан бол зүгээр ах гэж бодож байна. Ягаад гэвэл Ivy Lab ерөөсөө EDD-г байхгүй юм жил ямар ч confidence байгаагүй угаасаа. EDD-гээр Ivy Lab явуулах юм те 12 та. Yes 12 та явуулаагүй. Тэгэл за өнгөрсний чинь бол ярьчлаа те. Тэнгүүд одоо энэ 100 явна те. Yes 8 сарын 15 гэдэг байхгүй. Амар specific. За тэгвэл яваад яг хамгийн looking forward болж байгаа юм юу вэ? Окей. За энэ дээр бол за ер нь нэг очоод юу л expect хийж байгаа гэдэг юм хүсэж байгаа юм. Окей. За манай сургуулийн хоол нь бол маш гоё. Амарч Би үзээгүй үнэнээ л хэлээ. За би сургуулийнхаа хоолыг хамгийн их try out хийж үзмээр байна. Тийм мэдээж хүмүүстэй танилцмаар байна. Ер нь бол сургуульд орсны дараа ингээд Instagram-аар маш олон хүмүүс орж ирдэг. Тэгээ яг тэр хүмүүстэйгээ actually бичлэн уулзаад танилцаад найзалж үзмээр байгаа. За тэгээд би ч өөрөө байгаль дуртай юм баггүй юу? Корнел ч бас байгальтай тий. Амар гоё байгальтай. Тэгээ нөгөө Нью-Йоркийн захад байдаг болохоор би бас тэр байгалыг нь үнэхээр харж үзмээр байна. Би TikTok энтрээр ер нь YouTube энтрээр байгаль бичлэгийг үзчихэдэг байсан. Тэгээ ер нь бол байгаль нь бол маш гоё болохоор тэрийг юу гэсэн explore хийж үзмээр байна. Campus-ийнхаа манай сургуульд White Library гэдэг байдаг байхгүй юу? Цагаан номын сан уу? Yes, цагаан номын сан. Амар гоё library байдаг. Хэдэн давхар маш их номтой. Aesthetically pleasing. Тэгээ би нөгөө Harry Potter-т үнэхээр хайртай тийм. Тийм болохоор яг манай сургуулийн Harry Potter-ын тэр нэг Hogwarts-тэй жоохон адилхан. Тэгээ тэрийг бол бүр яг харж үзмээр байна. Тэндээ байрлаж үзмээр байна. За тэгээд reality check гэх юм бол өрөөгөө гоё тогтжуулъя л гэж бодоод байгаа нэг. Монголдо ямар байдаг шиг байлгаа гэж бодож байгаа. Roommate ямар nationality-тэй хүн баймаар гэж хүсэж байна. Би roommate сонгоцсон шүү дээ. Оо сонгоцсон юм уу? Гэхдээ нууц. Монгол юм уу үстэй? Монголоос энэ жил Монгол. Оо тийм үү. За. За тэгвэл өөртөө ингэж хэлэх юм байсан бол бусдад ямар адвайс өгөх вэ? Бусдад юу гэж хэлэх вэ гэхээр би өөртөө хэлсэн юм аа хэлмээр нэг үндэ. За тэгээд аппликейшны үеэр яг хүүхдүүдийн нөгөө сэтгэл зүйн жоохон хэцүү болдог байхгүй юу? Хийх юм нь урд нь байгаад байгаа. Хийх зааварчилгаа нь байгаа. Бүх одоо хэрэгтэй resource нь урд нь байгаа ч гэсэн нэгт одоо өөртөө итгэхгүй байгаа байдал нь тэгээд burnout хийждэг байхгүй юу? Тэнгүүд би бас тийм шантарчингуудаа ерөөсөө гараас юм гарахад аюу хэцүү болчдөг. Тийм болохоор яг тэрийг л даван тулчвал ер нь юу ч хийж болно дөө яг үнэндээ. Тэгэхээр take care of yourselves. Тэгээ яг хүсэж байгаа юмныхаа төлөө маш их ажил. За ингээд хоёулынх нь асуултууд бол дуусчлаа. Окей. За тэнгүүт US л apply хийж байгаа юм чин ер нь бол US-ийг судалсан байх тий. За ер нь судалсан л да тийм. За тэгэнгүүт надаа ингээд энд бэлдсэн 9 сургуулийн кампусын зураг байхгүй. За тэгэнгүүт энэ дундаас та коллежийн кампусын дараад university-ийн таанзээ. За тэгээд SAT-ийн average-ийг тагаад тэгээд ранкийг таана. Ранк нь болохоор эдүү ранкаас авсан ранк шүү зэ. За зөвхөн эдүү ранк те. Окей. Тэгээд SAT-ийн college board-ing SAT-ийнх нь дунд 60 авсан. За.
За, За яа. эхлэх үү. За би одоо нэг юм 2 оноотой л авах та юм дэ. За, хамгийн ихний сургууль. За надад чинь постны нот хийжсэн Harvard байна. Harvard шууд уу? Шууд. За. Мөн үү? Мөн. За. За, оноонууд энэ. За оноо гэх юм бол за хамгийн 25th percentile нь 1500 онотой байдаг. Дээд талд одоо хэд байд юм мартчихжээ. За нэг 1530 40-тэй байгаа юу яг донцоор л. За 40-тэй байна заяа. За. За, эдгээр ранк дээр ранк нь 1 үү? 1. За ингээ 3 оноо. За 3 Нийт оноо. 9 сургууль гэхээр 27 оноо шүү зэ. За эхнийх дээр бол эйсэлчлээ 3 оноо зэ. За одоо босд нь бол мэдэхгүй дээ нэр. Гайг баха. За хоёр дахь нь энэ байна. За наач юустай мэдэхгүй байна. Оо тийм. За наач манай Cornell байна. Танай Cornell үү? Манай Cornell байна. За. За тэгээд SAT-ийн дунд ч 1520 морьтой байдаг баха. Тийм үү. За. 10 ч юм уу. За тэгээд rank бол эдгээр ранк дээр сүүлд харахад 5-т байсан. 5 бол зүв байна. За. SAT-ийн бас зүв байна зэ. За. Ингээ 6 оноо. За ингээ 6 оноо. За ер нь юм шүү таачаа. За бусдын бол одоо гоё болно зэ. Одоо энэ нэлийн алдартай мөртлөө алдаргүй сургуулж байна. Алдартай мөртлөө алдаргүй гэдэг чинь IB юм уу? IB бол биш. Окей. Top 20? Yes, of course. За MIT бол биш байна. Yeah. За. Stanford биш. Амар green оостэй. Rice? Rice? Үгүй байлаа зэ. За. Энэ бол U Chicago байлаа. Окей. University of Chicago. За, rank нь за top 20 тол байгаа та яг. Тийм. За 10 хэд мэд үү? Тийм 10 бол хэд юм байна? За 10 18. 19. Яа. Энэ range гэх юм уу? Нэг оноогоор зүрх юм бол оноо. За 0.5 оноо. За 0.5-ыг авъя. За, SAT нь. За SAT-ийн 1500 500 байгаа юу? Энэ бүх сургуулиуд 1500, нэгээс бус 1500-аас дээш байгаа. Oh my days. За 1500 10 40. Uchicago. Uchicago 40. Окей. За 6.5 оноо шүү зэ. Таны За. нэг оноо. За, тэнгүүт энэ. Oh my days ямар гоё кампус вэ? Гоё гац байсан. Dartmouth. Duke. Oh damn. Наа чин хаста мэдгүй байна. За, тэнгүүт Duke юм ба штэ. Rank нэлийн гоё ч гэж те. Ер нь 20-оос бол доош байдэн зэ. Гэхдээ SAT-ийнх нь average нь энэ доо бүх сургууль хамгийн их байгаа. 23 1500 донд чинь их байгаа гэсэн үү? Хамгийн их байгаа. 1560. Rank нь 33-т. Оо за. Тэгээд SAT-ийнх нь дунд чинь 1550. Оо. Ямар аз юм. Surprising. За окей. Харин тийм байна. За тэгмэд энэ бас нэлээд гоё эргэлзээтэй. Энэ бол та сургуулийн ер нь мэдхүү энэ. За наа чинь бол халуун газар байна юу ч гэсэн гэдэг тэгэхгүй юу. За амар orange гэхээр Miami арай төвшлэх шиг байна л та. За Miami UCLA. UCLA. Аха. За таацсан. Нэр юу? Нэр UCLA. Gaslighting. Үгүй UCLA. Окей. За ranking хувьд 20-тоо бол орж байгаа шүү дээ. 19. 19 сая. 18. 13 байна. Оо damn. За. Тэнгүүт одоо та SAT-г нь бодно шүү дээ. Average нь гэж байгаа шүү дээ. UCLA чинь бас юуны сургууль лээ? Юугаар амар алдартай лээ? Спорт шүү дээ. Тийм. Тэнгүүт спортын атлетуудын average бас 1500 бол байгаад байхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр доогоор байгаа гэсэн үг. За 1500-аас бол доогоор. 1440. 1440. Оо damn. Ер нь бас тийм нэг баримжаа бол байна те. Тийм. Багшин те. Аа. За 1440 шүү заяа чиглэлээрээ. За энэ бол бас нэлээд гоё сургууль. Энийг бат таачвахаа гэж бодчих. Энэ бол international school. US outside of the US гэсэн үг. Cambridge, Oxford. Oh damn. За тэнгууд Oxford. За энэ дээр SAT гэсэн чинь би SAT-г нь олж чадаагүй зү. IELTS-ийн дунд чи эхэлчих. 7.5. За IELTS-ыг амархан л та. Ингээд хэдэ 2 оноо юу? Тийм За байна. rank Oxford штэ. 2. 2-4 байсан юм аа. Оо юу вэ тийм үү? Тийм билээ. Окей. 4 билээ.
4 бистэй. Тийм байна. За тэнгүүт 2.5 8.5 оноо За шээ. 8.5. Gambling тэг. Оксфорд. За энийг бас би мэдчих хаа гэж бодоод. Stanford. За Stanford байлаа. Би харин энийг амар харсан юм аа. Амар гоё нэг тийм Тийм. Таиланд юм шиг vibeтэй тий. Амар гоё. Тэгээд нөө нэг та нарт нэг харуулчихсан да. Мгм. Юун дээр Maps дээр харуулсан тэрүүгээрээ санаад байгаа Maps. Яг За нөгөө хин чинь төр дээр бас гарч ирсэн тий. за SAT-ийн average гэх юм бол 1500 нэлээд өндөр байгаа. 1540 50 юу? Тэр явцсан байна. 1570 1560 1530 1440 биш ээ 1540 ёо. За 1540. За. 1545 байсан байна. Гэтэ энэ тэр оноог нөхчий заяа. Нэг оноо. За. За Stanford 1545. Тэгээд За rank. За rank нь бодъё. 3. Stanford. За Oxford. За ёстой мэдгүй байна. За бодоглоо энэ дэр. 2 юм уу? Хоёр. Harvard-ийн яг доор юм уу тий? Яг доор. Доор юу? Door. Хаалга гэсэн үг заяа. За 2 оноо. Пүү 10.5. Уг нь бас гайгүй яваад байгаа юм шиг. За одоо хэд үлдэж байна? 2 үлдэж байна. За In the heart of New York те Columbia байна. Яа. За мэддэм байна. Columbiaгийн average нь 1530 уу? Яг 30. За Пүү, rank за. нь 10. За хинтсээ топ 10 та. 8. 9. Ёй. За юу ч 2 оноо тий. Тий 2 оноо. Окей. За 12.5. Яна calculation алдчих гэдэг чинь. Математик үзсэн тий. За хамгийн сүүл яа. Ёй. За Амар гоё харагч байгаа зас. no comment гэдэг байхгүй. За MIT бол арайч биш байна. За хинт байна уу? Rice? West байдаг. West Coast заяа бүр. Ivy юм уу? West Coast Ivy байхгүй шүү дээ. За үгүй байна тэгвэл. За өстой мэдгүй байна наад. Гэс. Том сургууль. Би түрүү mention хийсэн үү? Үгүй. No idea. UC Berkeley. Berkeley. Би ерөөсөө кампусын амьдралдаа харж байгаагүй. За SAT-ийн average нь 1520 мөр 10. 30. Oh damn. За ranking-ийн хувьд дэлхийд 11. 6th. Oh damn. Okay. За ингээд өнөөдөртөө миний бэлдсэн юм болчихж байгаа заяа. За Ингээд нэг хийшээд тавьчих. за алж байгаа юм. Төгсгөлтөн заяа. Та ингээд энэ бичлэгийг үзэж байгаа хүүхдүүдэд за би өмнөөс нь яг how гэж асууж яг та ганц л үгээр асуу. Хариул. How did you reach this peak of the mountain? Тэ Ivy лөө, Cornell лөө орсон юм гоё. Тэ journey-го яв. Тэ хурангуудаа summarize хийгээл зүгээр one word how. One word Аха. зовлон гэдэг байхгүй юу? За чи. Зовлон. Мөрөөдөл тэгж хэлээ. За ерөөсөө толгоонд бууж ирсэн хоёр үгэл мөрөөдөл зовлон хоёр л байна гэдэг байхгүй юу? Тий яхаа зөндөөл юм орно л доо. Гэхдээ хамгийн их тусалцаа үзүүлсэн нь бол Stoke тэгээд ангийнхан ер нь бол эргэн тойронд байсан хүмүүс тусалсан болохоор бүгдээрээ гэдэг байхгүй юу? За бүгдээрээ гэдэг үгээр л дуусгая дөө гэдэг байхгүй юу? За бүгдээрээ. За баярлаа. За баярлаа.